сайн байцгаана уу. Манай зүгийг дэмжиж буй одоо залуучуудаа энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд манай зүгийг дэмжиж буй дээр харж буй одоо лайк болон subscribe дарснажээ. За ингээд өнөөдрийн хүндх сэдв болонгаараа та бүгдтэй хог хаягдл гэсэн сэдвийг оруулсан байгаа. Тэгээд энэ хүн төл үндсэн сэдв рүү орцгоё. За хог хаягдлын зөвшөөрлөгөө тохиромжгүй газар буюу буруу хаягдл бүтээгдэхүүнээс бүрднэ гэж. Хог хаях гэдэг нь хуванцар савд хүнсний бүтээгдэхүүн ууц сав баглаа бод гэх мэт хүний гараар бүтээгдсэн зүйлсийг унааж орхин тэнд тодорхой хугацаар орхих буюу бусад хүмүүсийн хувьд тэдгээрийг зөв хаяхгүй байхыг хэлнэ гэж. За хог хаягдл нь хүний хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөлөх одоо нэг төрөл бөгөөд олон оронд байгаль орчны асуудал байсаар ирсэн. Хог нь задрахаас өмнө байгальд удаан хугацаар оршин тогтнодог гэж. За хоёрт нь хог хаягдлыг хэрхэн ангилдаг вэ гэж байна. Хог хаягдлыг дотор нь үндсэндээ бол хоёр ангилна. Ахуйн хог хаягдл, аюултай хог хаягдл гэж хоёр ангилдаг байгаа. Ахуйн хог хаягдл гэдэг нь өрхийн болон нийтийн аж ахуйгаас гарч буй өдөр тутмын хэрэглэнээс үүссэн хог хаягдлыг хэлнэ гэж. Энэ нь ихэвчлэн хүнсний үлдэгдэл, хуванцар, шил, цаас, хувцас, электрон төхөөрөмжийн хаягдл зэргээс бүрднэ гэж. За ахуйн хог хаягдл маань дотроо бас нэг 3 задарч ангилагддаг юм байна. Органик хаягдл буюу одоо байгальд одоо задралаар хурдан задардаг хог хаягдлыг хэлдэг юм байна. Тэгээд хүнсний хаягдл, ногоо жимс, цайны шар, өндөгний альс, навч, өөс, мөчр, цэцэрлэгийн хаягдлууд одоо ордог юм байна. Одоо байгальд одоо хурдан хугацаанд задардаг юм байна. Хатуу хог хаягдл гэж энэ одоо дахин боловсруулах боломжтой хог хаягдл. Хуванцар, сав, ууд, савлага, шингэсэн сав, тийм ээ, архины шил, ундаанаас лааз, хуванцар савнуудыг хилдэг байна. За ердийн хог хаягдл гэж нь дахин боловсруулах боломжгүй бохирдсан цаас буюу одоо нойлын цаас, эмхтэй үний ариун цэврийн хэрэглэл тийм ээ. Хэрэглэсэн одоо нойтон хуурай сальпидик гэх мэт зүйлийг хэрэглэдэг байна. За аюултай ахуйн хог хаягдл гэж нь л да цэвэрлэгээний бодисны сав тийм ээ. Омо угаалгын нутгийн одоо гэлгаруут хуванцар савнуудыг хилдэг байна. За дараачих нь болохоор аюултай хог хаягдл гэж юм л да. Аюултай хог хаягдл нь бидний эрүүл мэндэд байгаль орчинд буюу одоо хор хөнөөлт учруулж болцсогүй альва хог хаягдлыг хэлнэ гэж. Бүх аюултай хог хаягдлыг адилхан байдаггүй. Дотор нь химийн буюу одоо будагнаас эхлээд цэвэрлэгээний бодис зэрэг багтана. Эдгээр нь хортой, эдэмхий, шатамхай учраас хүний эрүүл мэнд байгаль орчинд одоо хор хөнөөл ихтэй байдаг байна. За дараачих нь болохоор эмнэлгийн хог хаягдл гэж юм л да. Эрүүл мэндийн байгууллагад түгээмэл тохиологддог хаягдлаас үүдэн халдвар тархах одоо маш өндөр эрсдэлтэй байдаг байна. Бидний мэдж байгаагаар одоо эс шидийн одоо нэм бактери агуулсан одоо тариу зүү шиприз тийм ээ. Одоо хуруур шилмэл гэх мэт зүйлсийг одоо хилдэг байна. За цацрагийн гэж байна. Цацрагийн хог хаягдл гэж байна. Одоо Монгол улсад одоо түгээмэл биш боловч одоо маш аюултай цацраг ялгаруулдаг тул тус хаягдлыг зөв устгах нь одоо маш чухал байдаг байна. За бас электрон хог хаягдл гэж байдаг юм байна. Эдгээр нь хар тулаг, мөнгөн ус зэрэг аюултай бодисыг дотроо агуулдаг. Одоо нийгэмд одоо эрүүл мэнд хүрээлэн буй орчинд бас л одоо хүн тохирол учруулдаг одоо аюултай хог хаягдлыг байна. За одоо Улаанбаатар хот одоо Монгол улс маань хогоо одоо хаана хайж байна вэ гэсэн асуудал байна. Улаанбаатар хотод одоо Нарангийн ингэрэ цагаан давааны гэх мэт одоо төвлөрсөн 3 том хогийн цэг байд юм байна. Тэгээд нийслэлийн одоо 6 дүүргээс гарч буй хог хаягдлыг тус хогийн цэгүүдэд одоо хүлээн авдаг байна. Цагаан давааны хогийн цэгт өдөрт 1.5-аас 2,000 тонн хог хаягдл нэгтэн төвлөрдөг байх нь. Нарангийн ингээд цагаан давааны хогийн цэгүүд тус бүртээ одоо 90 га талбайг одоо эзлэн одоо оршин байдаг байна. Дээрх хогийн цэгүүд суурьсны бүстэй ойрхон байрлсан байдаг учраас оршин суугчдад эвгүй өнөр үнэртэг хог хаягдл хийсч орчныг бохирдуулах зэрэг сөрөг нөлөө үзүүлж байгааг одоо жилээс жилд одоо шүүмжилж ирсэн байдаг. Хүн амын өсөлт хотчлт үйлдвэрчдийн нөлөөр хог хаягдлын хэмжээ жил тутам дунджаа 500 тонноор нэмэгдэж байгаа гэсэн албан бус судалгаа одоо байдаг юм байна.
За дөрөвт хууль эрх зүйн талаас нь одоо хог хаягдлыг одоо юу гэж үтсэн байдаг юм бэ, тийм ээ? За Монгол Улсын засгийн газраас 2017 оны 5 сар 12-ны өдөр одоо баталсан хог хаягдлын тухай хууль гэж байдаг юм байна. Гарсан байдаг юм байна. Энэхүү хуулийн одоо 4-р бүлэг 14-р зүйл энгийн хог хаягдлыг одоо цэвэрлэх, цуглуулах 14-ийн 2 энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг сум дүргийн засаг дарга орон нутгийн зэрэглэлтэй хотын захирагчтай гэрээ байгуулан иргэн аж ахуйн нэгж байгууллага хийж гүйцэтгэдэг юм байна. За 15 дугаар зүйл хогийн савнд одоо тавигдах шаардлага гэж бас байдаг юм байна. 15-ийн 1-ийн 1 хог хаягдлыг ангилах, ачих, цуглуулах технологи нийцсэн байх шаардлагыг тавьсан байдаг юм байна. Хогийн савнд маань. За тухайн одоо хуулийн одоо 5 дугаар бүлэг аюултай хог хаягдлыг савлах, түр хадгалах, устгах гэж байна. 24 дугаар зүйл аюултай хог хаягдлыг тээвэрлэх гэж байна. 24-ийн 1 аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын олгосон зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгуулах эрхэлнэ гэж тийм ээ. Хэрүүнээс биш одоо энгийн иргэд бид одоо дур мэдэн одоо аюултай хог хаягдлыг зүгээр энгийн хог хаях цэг дээр авч хаяхгүй нь байна шүү дээ, тийм үү? Тусгай одоо хог хаядаг цэг буюу одоо усын онцгой объектын жагсаалтанд оруулсан изотоп контр гэдэг аюултай хог хаягдлыг одоо босшиж устгадаг одоо тусгай одоо хогийн цэг дээр авчиж хайж устгадаг байх нэ. За 5-д нь болохоор хог хаягдал одоо эрүүл мэнд одоо хүрээдэн буй орчинд одоо хэрхэн нөлөө үзүүлж байна вэ гэдэг одоо цус дуртаад явъя. Хог хаягдлаар бохирдсны агаар гэж байна. Хог хаягдлыг ил задгаа шатаах, задралын явцад одоо ялгарсан хорт бодисууд агаарт дарахж хүний эрүүл мэндэд одоо сөргөөр нөлөөлдөг байх нэ. Хорт бодис нь болохоор диатоксин, фурон, метан зэрэг хинүүдийг одоо хог одоо шатааснаар одоо агаарт одоо ялгарч дэгддэг байх нэ. За хор нөлөөний юу юм бэ гэхээр уушигны өвчлөл, бактери, хорт хавдар гэх мэт өвчлөлүүдийн үндсэн суурь шалтгаан болдог байх нэ. За дараачих нь болохоор хог маань бол одоо усыг хүртэл одоо бохирдуулдаг байх нь. Хог хаягдал ус руу орсноор ундны ус бохирддог байх нь хамгийн аюултай. Ундны ус бохирдсноор гидсний халдвар тийм ээ, илэгний хатуурл өвчлөлүүд гэх мэт одоо олон янзын өвчлөл их үүсвэр болдог байх нэ. За дараачих нь болохоор хөрсний бохирдол гэж байна л да. Аюултай хог хаягдал химийн бодис агуулсан бүтээгдэхүүн хөрсөнд шингэж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр дамжин хүний бид ордог. Одоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гэдэг нь одоо малын мах тийм ээ, хоньны мах, үхний мах, адууны мах, сүүн бүтээгдэхүүн тийм ээ, цагаан, дайраг, ааруул дээр орно шүү дээ. За аюултай бодисууд нь болохоор хар тулаг, кадмиум, хүнд металлууд гэх мэт. Хор нөлөө нь болохоор хөрөл бүрийн хорт хавдар, одоо нөхөн өрчмөн асуудал бай, одоо өргүүдэл, дархлаа судрах гэх мэт одоо байдаг байна. Ашин тэмдгүүд илэрдэг байна. За манай Монгол улс маань одоо хэрхэн одоо хог хаягдалтайгаа тэмцэж байна вэ? Ер нь бол тэмцэж байгаа мó, тэмцэхгүй байгааг нь мэддэхгүй л байна, тийм үү? Эрийг та бүгдийг мэдж байгаагаар одоо жил ирэх тусмал одоо мөнгө төгрөг хог хаягдал хөвлөрүүлдэг. Тэгээд тэр нь одоо хин гэдэг одоо дараагийнх нь халаас руу ороод алга болдг юм уу? Асгүй бол үнэхээр л одоо хог хаягдлынхаа эсрэг зориулдагдж байна уу гэдэг нь одоо мэддэхгүй тодорхойгүй хэвээр байгаа. Тэгээд хог хаягдлыг ангилдаг одоо хогийн сав хийж ийн гэж яах шиг тийм ээ. Хийсэн шийдний одоо босон болоог одоо болж гин, бусалж гин, шатааж гин, хогийн цэгийг одоо хойжуулж гин гэж ногоон байгууламж болгож гин гэж яах шиг одоо үлгэр домор шиг яриа одоо хамт амьдсан одоо яригцаар явдаг. Тэгээд миний зүгээс бол одоо яавал одоо хогноос ангижрах вэ, хогоо багасгах вэ гэвэл одоо нэгдүгürt ногоон байгууламжийг одоо нэмэгдүүлэх тийм ээ, хогоо дагаад дутаажл хүртэл багасгах юм шиг одоо надад санагддгийн. Хоёрдугаар хог хаягдлыг багасгах, дахин боловсруулах, дадалтай болгох. Энэ бол одоо Монгол улсын иргэн болгоны одоо хүлээх үүрэг юм шиг одоо надад санагддаг. Тэгээд та бүгд одоо юу бодож байгаагаа одоо доор комент хэсэгт бичиж үлдээгээрэй.
За гуравт нь одоо деко технологийн нэвтрүүлэх буюу одоо гадны улс орнуудаас одоо хэрхэн одоо хогтоогоо тэмцэж байгаа асуудлыг одоо Монгол улсад одоо нэвтрүүлэх шаардлагатай байна. Тэгээд одоо дээр сууж байгаа одоо улс төрийн нөхдүүд маань бол айл нэг нь одоо гадаад улс орн руу одоо явхаар бол одоо тэгээд энэхүү одоо гадаад улсууд одоо хог аялалгаа хэрхэн тэмцэж байгаа асуудлыг судлаад Монгол улсад одоо нутагшуулах шаардлагатай байна. За дөрөвт нь бол одоо хог боловсруулах үйлдвэр одоо олноор барих шаардлагатай байна. Тэгээд хамгийн сүүлд одоо бохир ус одоо дахин боловсруулах үйлдвэрүүд ашиглалтанд оруулсан одоо маш сайшаалтай боловч хог боловсруулах үйлдвэр одоо маш ховор байгааг одоо бас харамсалтай. Тийм учраас хог боловсруулах үйлдвэрүүд олноор байгуулж үйл ажиллагааг эрчимтэй явуулах шаардлагатай байна. За дээр нь одоо хамгийн сүүлд нь одоо иргэд олон нийтэд анхааруулад хэлэхэд иргэд бид нэр одоо үүргээ ухамсарлаад хогийн самд хаяж одоо хөвшмээр байна тийм ээ. Тэгэхгүй одоо байрныхаа гадаа байрныхаа үүдэн зүгээр хогоо боогоо тавьчих чинь 2 3 алхаад одоо хогийн самд хийчих юм дээр тийм ээ. Иргэд бидний бас хариуцлагагүй үйлдэл бас хог хаягдлыг одоо нэмэгдүүлж байна тийм ээ. Ганцхан одоо тухайн байр орсон суугчдын одоо сөөхний одоо хийх ажил биш шүү дээ тийм. Иргэд бидний бас оролцоотойгоор бас хог аядлаасаа бид нэр одоо салж чаднаа. Хүчгүй жижиг юмнаас эхэлнэ иргэдээ тийм ээ. Хогоо бид нэр одоо зөв хайц сурах хэрэгтэй байна. Хогоо ангилж сурах хэрэгтэй байна. Заавалчгүй сөөх гээд ус төрлөг одоо дандаа буруугаа чигтгээ одоо бас болмоор байна бид нэр. За тэгээд эцэст нь одоо иргэдтэй хандж хэлэхэд одоо хогоо ангилж сурцгаая гэсэн уриатаагаар энэхүү дугаар одоо өндөрлж байна. Баярлалаа баяртай.